сахирн үүлэнхээгээр гойсон Хайргаатын талбайд 100 жилийн түүхтэй тавсмын ерөнхий улс төрийн сургуулийн хамт олон жагсан орж иж байна. 1940 он ирээдүйн гэрэл төлөв эрдэмийн хүйс эхлэж багхан 9 гэрийг барьж боловсрол эрдэм чанар бүхий олон багчуудаа дуулан бичиг үсгийн бүлгэн байгуулан анхны захирлаар сэн нэлгээ анхны багш Цомбой нүүдэл ажилтнаар бэлжээ хянгарнаар ард иргэдийн соён гэгэрүүл хариун үйлстэй анхлан ажиллаж эхэлжээ. Сургууль аж ахуйн бэгчид сургууль хүмүүсийн ажил сайжирч сурагчдын тоо чөлбөр нэмэгдэж сургахаар байрлаа сайжруулахад өгөр чигмэд чулуун цэрэг замбал сүрэн хөнгөч тултах хүүхэ ороо арагча чимэд мандал сүрэн батхуу аравша чайжав аюурзан буин тогтох гэвин тогтох тавин тогтох эрбуин тогтох синд зина шура доктор лавсын паста тома сэвэн хүрвэ като дава эштава ширвазар нүүдэл булган тунцэг оромчав сайнда бадамчдон чигмэд алтан цэцэг чимгэ манган цогт наран туя элдэм бямб элевиш оюун ноусан дагуу оюун гэрэл зула ямсурын адарч гэрэл туя цэвэн барэ оюун шивэг бадам жав зэрэг багш нарын нурын хөдөлмөр эрдэм чадвар шингэн хуйн багшилчид төрлөг сумынхаа хөгжил цэцгэлэнд өнтэй хөнөөрөөр хөгжлийн ага огтон тэмдэглэж байна. 1973 оны 9-р сард 8 жилийн сургууль үлэн өргөжөж намжил захирал тулуу ихтэй эмнэлэгчтэйгээр ажиллаж 1976 он анхны 8 дугаар ангаа төгсгөлөө. 1993 оны хичээлийн жил анхны 10 дугаар ангийн төгсөлтөө хийж 21 сурагчид бүрэн боловсруулжээ. Энүүгээ 2025 он хүртэл 49 төгсөлтөө хийсэн. Баярнаадгийн талбайд 100 жилийн түүхэд давсмын цэцэрлэгийн хамт олон жагсан орж иж байна. Бүгдийн цэцэрлэг 1962 онд анхлан байгуулагдаж доктор эрдэс багшаар ажиллаж ирсэн байна. 1968 онд анхны мэргэжлийн багш Бумаа эрдэс багшаар хүмүүст сургуулийн ажлыг явуулсан байна. Гэгэн үйлчлэгтэй гэрэл ирээдүйн цэцэрлэг тогтцол соёл үйлчлэгээр тэргүүний үйлчлэгээс цэцэрлэг болон хөгжиж 100 жилийн түүхтэйгээр болгож байна. 1974 онд агуу их өдөртөгч Юмжагийн Сэдэм малын гэрги Анастасия Велетогийн санаачлагаар хүүхдийн төлөв бондоо санхүүжүүлж аяат барилгч Дэмбэр дахдаж сургууль төвшлийн шаардлагаа гэсэн 75 хүүхдийн бортоо яасан цэцэрлэгийн хүүхдийн тусангилсан мөрөөдлийн мөргөө болж эрхлэгч журналист гэсэн хүүхдтэй байлаа. Донжидихээ түүхийг хамгаалж байгаа даяар талдартай давсмын баярнаадын талбайд соёл урлагийн салбарын орж ирж байна. Наадамчин модон маань халуун алга дэжэлтаар баяр хүргэе. Даяар талдартай давсмын урлаг соёлын салбараас орон нутаг даяар талдартай давстихаа нэрхүндийг өндөр түргэж Монгол улсын хэмжээнд талдартан авиатнууд уурсагдсан байсан ирсэн. Түүхэд нутгаас Монгол улсын ардын дэвшин саран буя урлагийн авиат зөвхөлтөн байгадмаа. Сумху Монгол улсын авиат жүжигчин Дэгжма Монгол улсын авиат жүжигчин Урам Чимэг Монгол улсын авиат жүжигчин Баатар
Улсын урлагийн авиацид зүтгэлтэн төгс баяр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цай сурма Ямын суран энэвш алтан өнжинхүү өрөв суран өрөв дорж аюу мандаха ямын суран доостон нэм чулуунхүү чулуун батра аваасамбу батмагна бат хишиг тавг суран ям баяр бат хойг амболдо монг соёл алтан ойс явхлан баяр Сэрэн даш янжмагих ордог соёлыг алдартай наадам чиммад маань халуун алгажалтаар баяр хүргэе. Ардын засгийн жилүүдэд артиллерийн хоршоо ахын үйлчилгээ ардууд эвлэлдэн нэгдэж ардын хөлсөд ном Монголын хөлсөд залуучуудын эвлэл байгуулагдсан хамтын хөдөлмөрийн давуу тал хамтран ажиллаж болдгийг хамгаалтын эхний ардууд анхлан санаачилж алдар нэгдээ үүсгэн 10 гаруйхын үхэр магтай алдар нэгдийн анхлагчид болох онжол чоглон муухай юнаран наржин баатар нацаг зул хорлоо ахуйта байгаа хөрөм юугаан нийлүүлж ард иргэдэд ойлгуулан мандайдаг алдар нэгдийг өргөжүүлэн хөгжүүлв 1960-аад онд механикжуулах цахилгаанжуулах ажил Монгол орон даяар өрнөж манай сонгож биелдээ боллоо. Элч энерги хайрлсан эдийн гэрэл огтой болж бис суч станцтай болж дараагийн хөгжил цэцгэлэн ирлээ. Ахын үйлчилгээний тасаг байгуулагдаж ариун цэвэр амьдралыг сайжруулахаар хим цэвэрлэгээ угаадаг усчин халуун ус хутал засвар ойтол Ходог өөрийн зуух зочилгуудад хамтаараа ахуй амьдралаа дэвшүүлэн хүний хэрэгцээг ханган ажиллаж байна. Ард иргэдийн орлого төлөвлөлөн зорилготой анхны тооцоомын 1970 байсан бол Улмаар хаан банк, төрийн банк гээд улс их орныхон ард иргэдэд үйлчлэх байгууллага бий болов. Холбооны салбар үйлчилгээ хүн ардаа холбоо мэдээгээр хангаж үндэсний зурагт мэдрүүлэг үзэж өөрөн телефон, интернет, шилэн кабелтэй болов. Анхны засаг захиргаа байгуулагдсанаас хойш ардын депутат хурлын танхим бий болон ардчилсан үйл явдал өрнөсөн 1990 онд алдар нэгдлийн удирдлага өөрчлөгдөж анх удаага модлийн удирдлагын хоёртой болж анхны сумын засаг дараагаар мандат ажилтан ард иргэдээ удирдан чиглүүлж байсан. Аюун дашин нутгийн өвгдээцүүдэд цөм бүрдсэн түүх 100 жилийн ойртойгоо учран 100 жилийг хамтдаа бүтээцэж байна. Огцлон босгосон цолмон адилэг ирсэн цоглог бадран үеийн очим яруу дууссан хөрөж урсан тужтан хамтдан дагтсан тоолон гитсэн тоожаран хөгдөрсөн Тонган хэлсэн ертөнцийн ингэр дэлгэрсэн тухлын жарган тэнэгэр уужмхан өгөөмөр бойнон хурсан өнөр олон яар талдартай давстын хаан наадамчин олондоо мэдчилгээ дэвшүүлж өглөө хэмээн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хөрөв дурчийн томон дэлгэр таныг гүндэтгэн орж байна. Түүхт 100 жилийн ан баяр наадмыг ёсол төгөлдөр нээж өгөх хэмээн сумын засаг дарга омын хавгжаа таахныг гүндэтгэн орж байна. Алсам хөөсөн байгууллагын түүхэд 100 жил Архор дэвшилсэн баяр наадмын өглөө наадамчин олны сэтгэл баясгалсан
их Монголын яар талдалтай давсан нутгийн түүхэд 100 жилийн нээлтийн удаа энэхүү ёсол төвлөр эхлэх гэж байна. Наадамчин болондоо халуун амнаас тарвай хүргэе. За сайн бацхан уу, сайхан нуцгааж нөө нутгийн зоонууд нэ. Өнөөсний төгс соёлын үлгээ өндөр төрийн сүлдээ байж өргөн түмниймэн заяа төссөн өгөөж уянтаа үзэгсэн нутаг давсан мөсөн байгууллагын төгс 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье та бүхэндээ. Уул усан жигдэрч ургуул амтан багширсан үржил шимт уран байгалийн үдгсэн төгс бүрдсэн нүд тодорчлож сэтгэл баярлсан энэ сайхан нутгийн эзэдгдгээр бид бархан үттэй. Хизэнээс нааш ухаантан мэрэгд хөдөлмөрийн баатар Бүгдбайрамт Монгол улсын маршал хөдөлмөрийн сайчууд Монгол улсын авраг Монгол улсын арслан Монгол улсын сайн малчин салбараас ирсэн гайатнууд арч цөм орныхоо төдийгүй улсын Монголынхоо хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг бархан тэнглэхэд таатай байна. Төрлөх нутгийнхаа бүрийг сахиж алгаламтай бадраж буй нутгийн зуунаас нь маань тэрчлэн өргөн Монгол нутгаар төдийгүй дэлхийн өнцгөлмөрд сурч хөдөлмөрч ажиллаж амьдарч байгаа давсчууд бидний өчөө сумынхаа шин зууны төгөөг бичиг хөв заяа үжил тохиол хүрдэж байгаад баяртай байна. Та бүхэндээ түүх 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж юу сонсон 9 цагаан хүсэлтэнд сэтгэлсэн бүтэж төрлөөрөө төвшин амгалан илгээрээ инх амгалан байж хөгжиж ярахын үлдэтээр ялыг өргөн дэвшүүлье. Нэг эрхэм хүндэт уугуул сугал иргэдээ энэхүү баярт хүрч нэрсэн улсын хурлын гишүүд аймаг сумдын удирдлага зочид төлөөлөгчдөө юуны төрөнд та бүхэндээ 17 дугаар жарны элдв эрдэнэ хэмээх модон могой жилийн дуны дунд сарын өлзий дэмрэл үйлцэн бэлэг сайн өдрийн мэндийг айлтган мэдчилье. Энэхүү сайхан өдөр дөрөв төмний гол зүрхэн болсон давс сум байгуулагчны 100 жилийн ой тохиож бид бүхэн өргөн олноороо цугларна төгс 100 жилийн ойгоо эхлүүлэхээр хорон цуглаад байна. Энэхүү баярт мөчийг тохиолдуулна давс сумын уугуул суугуул иргэд өг дээцийнхээ нутгаа зорин тэмүүлэн эх орныхоо өнцөг булан бүрээс гөрөлцөн ирсэн ахан дэвс зочид төлөөлөгчд наадамчид та бүхэндээ төрлөх сум байгуулагчны 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Уудам Монгол орны баруун хязгаар Уус нуурын хойд тал ихэр тагны өөр бэл байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн уул усны дэваажин үнэн зөрөгт хаан аймгийн зөрөгт бангийн хошууны удам судар одоогийн Уус аймгийн давс сум 100 жилийн дээртэй үйлсүн байгуулагдсан төвөгтэй. Давс сумын хөлмөрч ад түмний төвхөн бол нөр их хөлмөр бүтээлийг үнэлж төрийн дээд шагнал алтан гац содоноор шагнагдсыг та бүхэнд баяртайгаар зарлан мэдгдэе. Энэ их итгэл хүндлэл хүлээлгсэн төр засагта та бүхний нэрийн өмнөөс баяр талагч байгаагаа илэрхийлж байна. Баярын энэ өдрүүдэд буурал түүхийн гэрш болсон буданд ямаа дуул, уран тэрмэс, мөнгөт захир, атуугийн уул, аараг, хөдөн, хөрөн хайрхан, дүрс дагуу, эх орны мэлмий болсон уус нуур, хамаг олныг аршаалан нундаалдаг, хандгаад, төрхлөг, жирээг, хөнлөнгийн болоод, тэнгэр ихэс заяасан, нован дарихын новоо, иргэний новоо, даштамын новоо, хандгаад төрхлөгийн ихөө мод зэрэг энэ гайхамшигт газрууд хөрөлцөн ирсэн тааг бүхнийг хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
бидний өвөг дээдсийн насан туршдаа дээдлийг шүтэж байсан энэ л газар шороо өн мөнхөд ивэж байхын ёроол өргөё. Ухаан их мэрэгдийн өлгий Улс аймгийн давс сумаас Монгол улсын баатар, Монгол улсын хөлбөрийн баатар, Монгол улсын маршал төрийг 44 жил удирдсан юу цэдэн бол мөн Баатрах, Цэ Молом, Чэ Хүрлбаатар нарын дөрвийн сангийн сайд Жи Амар Сана, Тэ Машла, Аргчаа сүрэн, Чэ Төмөн дэлгэр, Им Шагдар сүрэн, Аюуш, Бэ Донруу, Ин Цэрнэн, Тэ Төвгөө, Тэ Ризэн, Дава, Ин Нүрцэд, Тэ Цэн, Бэ Тогтуур, Ир оюун ханд нарын төр нийгмийн нэрцүүлэхэд нүүд. Ис Нацаг, Бэ Жамцаа, Бэ Цэрнэн, Их Сүхбаатар, Ир Батцүх нарын ардын хурлын депутатууд Бэ Сумхүү, Ис Сарантуя, Цэ Хүүхэ, Уу Жуура, Цэ Дэмбэрэл, Жи Лэгжма, Уу Надмид, Бэ Гомжав, Сүрэнжав, Бэ Мөнхбаяр, Им Даваа сүрэн, Бэ Байгалмаа, Жи Уранчимг, Бэ Күкэ, Ил Батцүр, Хэ Хамцэрн, Ис Баатар, Цэ Баянсан, Ир Батцүх, Чэ Даваасамбуу, Бэ Цэвэн, Бэ Инхбаатар, Цэ Отхонбаяр, Их Янжма, Уу Баатар нарын төрөл бүрийн салбарын аюултан цолтонгууд. Бэ Ширнэн, Чэ Намзад, Бэ Катуу, Хэ Батцэцэг, Цэ Жамбал сүрэн, Ин Цэрнэн, Тэ Сайн Жаргал, Чэ Нанжа, Цэ Зүрэг, Буин Төгс, Чэ Гамтулга, Бэ Ичин Орлоо, Ин Баяртаа, Им Баянмөнх нарын эрдэмтэн докторууд Монгол төрийн наадамд 2 удаа төрүүлж 1 удаа үзүүлсэн Монгол улсын аварга төрийн мөрөн төгс Монгол төрийн наадамд 2 удаа үзүүлж 16 удаа шүүгүүлсэн Монгол улсын хүчит арслан Им Мөнгөн олон улсын хөлийн өргөлтийн холбооны алтан нот шагналт улсын шигшаваагийн ерөнхий дасгалжуулагч Тэ Самбуу Сумын эдийн засгийн үндэс болсон Малажхуу Бадар Тавилангийн салбараас улсын аварга малчнаар Цэ Баянжуул, Цэ Фүрүү, Бэ Вимжав, Цэ Жаргал, Бэ Лавүсрэн, Цэ Баатар, Цэ Цэдэнгомб, Бэ Баяночор, Ис Баянмөнх, Тэ Чимцэдэн, улсын аварга мэргэжчнэр Бэ Мандал, Им Ингүр Дорж, Бэ Отхонбаяр ахлагчтай улсын 3 удаагийн аварга Хадлангийн салаа, Өнгөрн ахлагчтай Хадлангийн хошоо аварга, улсын аварга ноочин Чэ Даваа зэрэг бид бүхний бахархал хүмүүс төрөн гарсан билээ. Сумын иргэдийн шаргуу хөлмөр бүтээл санаачлалыг төр засаг төрийн түвшээ дэмжсэний үр дүнд манай сум бүтээн байгуулалтын сайхан амжилтаар 100 жилийн өдөө бэлэг барьж сэтгүүл тэнэн та бүхнийгээ угтаж байна. Бид эрчим хүчний тогтвортой их усүр сумын төвийн гэрэл төлөв камержуулалт төв доторх 3 км бетон зам төрхлийн голын бетон гүр орчин үеийн шин соёлын төв хөвгтийн цэцэрлэг хүн эмнэлгийн тоног төхөөрөлтөнд хамт зогсоорно 75 хөвгтийн шин дотор байр тун утгагүй 320 хөвгтийн шин хичээлийн байр хаан банк төрийн банк шин барилгууд интернет утсан холбоо гээд дэлхийн түвшинд хөрж хөгжиж байна. Давсчууд бид бүхэн цаашид сумын голлох эдийн засгийн үндэс болсон Малажхуу газар тариалтай холслуулна Жамс авсны орд хөдөлгөөний нүүрсний орд аялал жуулчлалыг хөгжүүлж Монгол улсын тэргүүний сум болох зорилтойг ажиллаж байна. Удам сайхан нутгаа баярлуулж наадаараа уус их далайгаа мэлтэлзүүлж наадаараа өнөд хиймэрлэг давсчуудаа баярлуулж наадаараа өвөг дээдсийнхээ сүрсүүлтийг бадрааж наадаараа Улс аймгийн давс сумын өрсөн байгуулагдсны төв 100 жилийн өмнө баяр наадмыг эхлүүлж байна. Төр төвшин төмөн олон амгалан болтугай. Сайхан наадаараа. Төрийн дээр алтан гадас одонтой
даяар талдалтай давсчуда хадуун баярыг хүргэе. Баярнаад биене төв талбайд Монгол улсын төрийн далбаа андуулахад бэлэн боллоо. Монгол улсын төрийн далбааг давс сумын засаг дарга Гомбын лагуужав. Давс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрүдөржийн түмэн дэлгэр Монгол улсын аврага Пүрвийн бүрэн төгс аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Цэвэний Отхон Бямба Монгол улсын сайн малчин Сономын Баян мөнх Давс сумын анхны засаг дарга Гэдгийн Мандала аймгийн алдар туяач Чинэрвийн Ембо Давс сумын шилдэг сурагч Батсүхийн Хас Эрдэнэ нар төрийн далбаа мандуулахад ийхүү бэлэн болоод байна. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд туг далбаа тамга дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал хүсэл тэмүүлэл эвнэгдэл шударга ёс цогхиорын илэрхийлэл билээ. Дэлхийгээр дуусан цураадах дэлчих хөрөөлтөд даяар Монголын бат төрийн сүлд улсын сүлэг нүргэн дор уурал даргын буянт нутгийнхан төрийн далбаагаан өргөж байна. Зангарахтай голомгол хусгаар тогтнолыг багтсан их хүүхэд оршихоо Хөх тэнгэрийн дор ихэд Монголын төрийн далбаа мандаж байна. Буртгал сайхан нарны өнгөгийн бэл алтан соёмбон гэрэлтээд тонол өгүүлшгүй хэмэр мандмал Монгол улсын төрийн далбаа
Амирла тус үйдөр нүдэн бадран уй дүүрнээр тэгшрээд идэх үйдөр томон олны нүдний багтлын очис бадрлаа. Дөрөвдөд Хан аймгийн зоригт ханх шүү. Ууж цэгдэгэн өмсөн ижи төрхтэй шүтэн минь оо. Ордхобын бододо зүрхэн ихэнд чөдөрлөстөө Оингодоны үлги жарган тэмэнэ. Орханаас таята буурал нотог даяар таттай давст нотог минь. Мөрнөрдөшгүй хүний амьдралын мөнхөд матамдах гадаан матрацай өнмөнхөд орших гадаан тонгогжой өөдөө матамдах ариун дүнэн үрд мандам матаргэ. Хуррей! 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 Өөдөө батамдах гадаантай асаада. Өр зүрхэнд цог хиймэр асаада. Өндөр төрийн тулг юугаа асаада. Өн мөнхөд орших гадар одомтой асаада. Хүрээ! 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 Даяар талдартай давстуудгийн ариун галуламтыг бадраахад бэлэм боллоо. Галуламтыг бадраахаас тулд давс сумын анхны засаг дарга Элигийн хандала давс сумын засаг даргасан Данзада Арвжагийн Батцуг Цэрэнгийн Ширвазара Сунрвийн Ширвазара Жамбулын Батцуг Чантуугийн Балтбаяр Батцугийн Мөнхцөл Омбын Лавжав Улсамиг дэчэрвдачин хэдийн хансурдалам чимэд орж таахумын хүндэтгэн оржвайн энэ худаяар талдартай давстуудгийн ариун галантыг бадраахад бэлэн боллоо. Эдэний дэж тэргүүтнийг өргөд болгож өргөсөв. Эдийн дээд тэргүүтнэр ихцэн чимэгдэж гойсоо. Эд барцад болон гэрэн ойрон зөөлрөг аяар талдартай давст нутаг минь гэгэрэн жарган мандга. Хуррей! 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 Жаргалын наранд хатаасан ган төлтүний төлбадраг ямцын чавчалтай татсан галын мурход үжин надага хамаг сар бүхэн халирн ботрон харж одага хатан дэлхий уурд нутаг минь ариусан жаргаж наадага. Хуррей! 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 Южгон айдуу дөрвөн ойртон ээлтэй сайн болохгүй. Цэцэгт нугын хэрвээ шиг цэгдэг тэрлэгийн гамдрааха дөрвөн ойртон юугээ сайн болохгүй. Хадин хавцалт үүрээ засаж төвхөлсөн хөрөн бүргэд шиг хат суусан дөрвөн ойртон минь хүчээр хөг зоримог болохгүй. Адуу мата акт мөрдөн бигрээ тамаг зууса дартаста хонж дөрвөн мөрдөн тарган тавтай болохгүй. Өөдөө бадамдах гадгалан тоон насаада өр зүрхэндх цог хиймрон сэргээдэ өндөр төрийн тулг юугаан бадраада өнө мөнхөн орсох гадгалан тоон хөгчөөлөө. Хуррей! 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 Даяар талдартай давстуудгийн ариун гадгалдамт ёсол төгөлдөр бадрлаа.
Орхолог хандгаад тэлүляст жирэг хатуу хөлдөнгийн оромсог садагт баатруу шиг хальга та голуудтай. Орхолыг зориулж эргэн юм шиг төшдөг ханавын нүмертөө тэрмэс ямаат хүрэн хайрхан хатуу арга мөнгө цагэр хайрхануудтай бидээ. Дэлхийд данстай шүдэнгийн давсан уул гантэг чулуу хөдөнгийн нүүрс онгон нэгшин их орд цэнхэр нүдэн уус далай торхидгийн гол мөнгөд сэхэр дарихийн овоо зэрэг үзэсгэлэнтэй газруудтай бидээ. Аяа даамай сайхан даост нутаг минь оо. Нутагмын далай их дүүрэн нуурмын нутагмын үлгэр туйлсыг эхлэлмын нутагмын олусны иваачингмын их болсон таваст нутагмын их хорцая мино. Улсын цэнхэр хязгаарын хомор аяар далдартай давст нутагт аллуу жилийн амрын дунд сарын шинийн 17 оны бэлэгт сайн өдөр эрдмийн борхоо мэндэлтэй эгзартийн борхоо мэндэлтэй бадрал төгс нэгэнхүү мэндэлтэй болор сэтгэл ухаан гэгээ цогцолж босоо заяатай Монголын өр заяалаа хорой Асуусын хан зудаг харах бүр дэм бахархнам би сайган дээжлэн өргсөн ижиген санахаар уйснам би ууган хадааж мэндэлсэн хөх бууц минь энэмлээ сүүтээ ингрэс хүм болсон их нутаг минь Хөсөн хайдах хөхөсний орон хөшөрөн хайдах хөхгүй усын орон игээ мэдэн хайдах их чарлын орон бидний оюун тэгшилсэн хөлгөн шаштрын орон аяа цотай хошуури далайганы нутаг тайчин шурдун шудраг хатан хотны нутаг Зочин дөрвөн жил зогсон боолдары нутаг дөрвөн баяр дэчин хотны ёсны нутаг ларан солтан статусын зоста ларан холиндан статусын зоста бамхошма тансан хотын оны зоста ларан солтан машинарина зоста митрудон нутган митрудон буя үлэбидэ бишос эцгийн захиасаар эрдэнэ шансаг 13 хон настай Балчин ханхүү адас хотыг зэрэг бодлоо. Өнөөгийн хүүхэд бичигдэх тэр нэр өнгөрсөн одоо цагийг хийгүүлсэн гэрэл Цэдэнбат хүүгийн 13 насны хан
바로 내 이동대 Бидний сентиметр архан нутгийн шивнээ залбирны үгсмэт Тэнгэрийн охид нотголсон Олосны даваачнд тэдүүн сэтгэлд эхийн орно болсон бидээ. Ногоон навчин гонцсон яон ногоон текстан ногоон гэр Олмос шимсэн сэтгэл бүрийг тайлбарлаж нүгэл тоогийн гэвч гэгэн бүр Энэрлийн үсэн эгшилэн усаж элгэмсэг арцнаас амар амгалан цацран элгэн тойрын орвогийн цовлон төлдөж эгшин бүр хавар хайрладаг ариун эхэн Зөөдрүүд нь ганцхан уншилгаараа сэтгэл ариусхан бомдари дүддари дүрээ суухаа Баан навчин дунд төрсөн мэт ялгуун Амин мөнгөт хувцастай баан дарих Олимос шингэсэн сэтгэл бүрийг тайлбарлуулж нүгэл зовлон гэтэлгэж гэгэн бүрээр сандарч байна. Хоёр мэдвийн гэгэн үннийг харж харваа ертөнцийн үлийг Антан балтаж эргэн тойрон хорвоогийн зовлон ариуссан эгшин бүрт аврам хайрладаг ариун их ногоон дарих Зонголмын дарихи хэванда залбирэн мөргөж сүсгэлэн дээдэлээ.
Ацаргоосгүй сэтгэл алдарсан огсон хурцын өгдөргөн дээлтэй чинчи бадам австын салхи зөөлөн үдэхэд архан талдан нэгэн хайр соёосын Chi
Огороду айга хоттэхуни айлхан тавдан явдаг болдоо хайда моргияго Давсны үнэртэй салхитай нутагт дархан нуурын мандал gadbalцсан надад шиг уужим татан сундрсан давстын автар нэгдэл минь ээ. Та бидний одоо ирээдүй нэрэн алдраах. хоноо давлах сэтгэлэн цаагаа очмэсч хотлоор нэгдэг итгэл нэраа Шуранхай шуугсан өчнөд тэнгэрийн охид айдан хаагшсан өндөр хандгаж тархлагийн гомод оршин шуугсан содик шинэлдэг гэнай нэрэн давстар Kadar biçim uçhi yorrose Sarajevo'da narındı şurbiç Orkayın kovazda Adsıgan dıranda haklara dörün Emşin marmada Sabitli odorebi Tirin napstan Алтан туяа засруулсан 10 зүгтээ давхсан ажнаа цагаан хүлэг минь амин зүрхний жигүүр билээ. Торгон жолоо туулсан түүхэн мутхий минь бахархад алтан туурай ангилалцсан ажнаа хүлэг минь мөнхөө. Сайн бацхан уу? 100 жилийн баярын мэндийг хүргье.
Монгол Улсын Улс хурлын гишүүн хатангийн зөвхөн дахин чиглэл одгож алтан дураад ажиллаа сайхан урамтай өргөмөрье. Хадаа улс өргөмөрье. 아픔으로 돌아가라 백기 까먹었어 똥보다 버리는데 하침시 독수리는 아빠가 먹는 얘기는 기특했어 아빠 돌아가자 그대 왠지 곁을 못한 멍멍가 빛이 거를 솟아위 나와 그대가 내 속은 일왕군 사드가 양산이 선수도 그도 못이 글쓴대래 그러질 그대나 앞으로 돌아가라 빛이 감고서 돌아버리는데 한침새 독수리가 아빠가 먹는 게 닉티그스 아빠 돌아가치나 그 누구대 어디 돌아라 새끼로서 떠먹는다 아침에 도로 쏠다귀 겁먹어던 그대가 분노는 지니 먹어봐본 맛 양사지 성수리도 덕질대 키먹어도 동네세례 줄순들네 아픔으로 돌아가로 대치 감먹었어 먹어버리는데 하층세 독수리가 잡아가 먹는 게 닉티겠어 아픔 돌아가치나 그 누구대 아픔으로 돌아가로 대치 감먹었어 먹어버리는데 하층세 독수리가 잡아가 먹는 게 닉티겠어 아픔 돌아가치나 그 누구대 아픔 돌아가치나 그 누구대 Anıtayınki karhını sasasagan arıgıdası Ağrını kanimi sırveşigi Oğruyum mongun belga nas Aral terego paysını Mongulu şarayın davanası Anıtın mitzvatkısını Mini yıkarını Arştı bide Erkim nadım çın adın davgidi kımını Mongulu sin gavyatı cücükçını Uğruçin erdimin tatrin dostulu çını Oyungiga orunzalchana Olambatroti Motkin zullimичтеги Оргумбархар Хурцун ирсмана Халунгалы дашалтар Байр хурги Whoa!
Халуун сэтгэл хатуу шийдвэр хоёргүй сэтгэлээр төрөөмөлдсөн сайхан сэтгэлтэй цэг шулуун алдарга Монгол төрийн маань зөвсөж Монголын цагийн чиглэлсэн зүтгэл нэгэн хаан бүнийг зүрх сэтгэлээр өнөөдөр бид тулсан санана Монголын шийдвэр авсан хөл Офисийн наатра
Сургам хүмүүжүүлэг энэ сайхан үйлсийг хөгжүүлдэг. Онгон давснууд хийгнэ тэр болох Анастасия Филипповна олон сайхан өрөвдүүдийн төлөө олон зүйлийг хийж үтээсэн. Гэргэндээ бүгдээрээ халуун надад шалтаар баяр хүргэе. Бүгдийн эгэн үндэс өхөн бадрах болтугай. Туг мандуулсан түүхтэй түмэн олны итгэлийг тээсэн сэтгэлтэй гооштаныгийн асын төрөлтэй түүхэн цагийн их хүн чэдэн болдаргаа огтэн авцай Томминдийн үлчээрээс элдэн үлчээр марцсан
Монголын алигаа тэгэрчдээ хамаг Монголын газар шороог хэнд ч үгүйгүй бидэнд овдож үлдээсэн төрийн замбан тамгаараа Олсын амьдралын их түүх болон гэрэлтэж хоороо тусгаар Монголын сур болон бэгчжээ. Өөрийгөө өмөртөж бусдын төлөө амьдрсан уурлы түүхийн бахархал Юмжаагийн Сэндэн бол өнхөд энэ дуусагдаж алдаршиж байна. Бидний нэгэн ухаантан хүүхийн хуудсанд дэгэм мөрөө үлдээсэн. Тэргийн сэтгэл гинэн ухаанаар ард түмнээ тэмцэн хүлнээр жаргалтай амьдруулсан. Энэ хамаадан эвдэг дин мэдэгдэж байж эрдэм мэддэг итгэл найдварын цогно болж их орны усаар тогтнол бүхнэн зориулж эрдэм шиг үнцэнтэй их орнон цогцлоосон Сэдэн бада. Хөдөөхөрт малчны амьдрал сайжирч хүнийг хөгжөд дээд түвшинд бүрсэн цаг хөлөмөрч түмэн түүнийг усаж шүтдэг хойсгол энэ заммуур тэгэн гэрэл цацгаа ай санамжил мөнхөрсөн төрийн хүн одны сэтгэл амьдрах тэр их сэтгэлтэй ош мэт хэрэлдэг алсын од шиг алсан орших Монголын багархал Юмжаагийн Сэндэн бада. Сэргийн дуучин босон дуучин амар тора.
том түмэн бүхний ухаан хэлнэг бодож юм болгонд ухамсартай үйлчлэж гэмээр тэр цагтад төр хүчтэй байдаг. Чиний миний гэлтгүй бидний төлөө амьдсан мөр бүхнийг тань чинийг зүлтгүй зүмэн чигэлтэн хайрлахын мөчр Чингисийн тоогдсон гад мөхөчргүй орлогын миндаяг сүхэн бондоо ант хөчргүй Ишхарабилих мөргөндэр сумдижин саталдайсан эрэлхүүрүүд өчн дөрвөнд Монгол төрийг өдөрдөх 50 заяаны эзэн дөрвөд цэцэгдэн угийн гэрвэх шиг цэгдэг тэрдгийн ангараагаар цогдөг дөрвөд сармунд дөрвөд сардгийн бохогрэг мэт хөрөөчөнтэй дөрвөд
Осемгийн давстмын хараад уран ногт юунагийн чудон батар хэмээх хөнгөн нутгийн хөө облсоо эсрэдга хадуунаар дэжтарай дүрхий. Onları sekos, akın, sakta, açtım, kanskın,
Хийн оомын очхийг үсгэн санахын жагта очтоо тэнгэр таавс боловсрын онлоос агуулс оттон содтой очтон алцсан хийн оомын очхийг үсгэн санахын жагта очтоо тэнгэр таавс боловсрын Варсын хүчит бөхчүүдийн тэрийг ахтун наати Ахин модон төлөвүүдийн соосонд омбуч наати
Асрын хавхарвачти хаан ооханд түрчнаби эвийн болон түмнийхэн багтлыг тэгчэн наби Өргөн бүрийн чухлыг хилэлцэн наади. Үнэн хөдийхээ хурдыг сонжин урамшин наади. Эртээ бэртээ бүхчүүдийхээ урам мэхэнд өндөлцөн наади. Эрхэм мэрэгэн харвачиг сэц мэргэнийг оо хаадан наади. Давс дэрлэж дана өшгөрсөн данч сайхан заяанд дурсан өнөгөн айтуу сорвон ордон эштсэн болтваа өрөм бүргэд шиг хат суусан сорвон орд минь өчирхөг сорвон болтваа хурай хурай Сэмгийн баяр талбартай таслалтын баатамчлалдаа нэгэн сайхан цаг мөчийг таахындээ дуулахад таатавна эрхэмчин наадам намайг анхаарлаа хандуулахыг тааврасээ хүсэж байна. Өрсөлдсөн эрхэм зоч төлөөлөгчид наадамчин олон таахындын Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгийг дуулахад бэлэн боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилга 2025 оны 7 дугаар сарын 9 өдөр дугаар 105 Монгол Улсын төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус үндэстэн зарилга болгон Болгор төрийн 2234 их Монгол Улс байгуулагдсны 819 үндэсний чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандусны 114 жил ардын хувьсгалын 104 ардчилсан хувьсгалын 35 жилийн Улс аймгийн Давс сум Өөсөн байгуулагдсны түүхт 100 жилийн ог тохиолдуулан Улс аймгийн Давс сумыг алтан гац одонгоор шагнасгай! Хурай! 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 Зарилга болгосон Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хоролцох гэсэн байна. Халуун баяр хүргэе. Эрхэм давсчууд бүгдээрээ халуун баяр хүргэе. Ийхүү өнөөдрийн алтан гац одонгоор зарилга болгосон энэхүү шагналыг гардуулж өгнө хэмээн Монгол Улсын их хурлын гишүүн Бат Жаргалын заяамал таныг гардуулах хэмээн наадамчин олныхоо халуун албастын дар хүндэтгэн орж байна. Төрийн дэд алтан гадас одонд давсчууд суудласаа босноо. Хадада энэ сайхан шагналыг халуун алгад шилтэнээр хүндэтгэн хүртээ. Давс тэрлэж талаавшилсан данч сайхан заяан төрсөн дөлгөн айдуу дөрвөн хэлтэй энэ сайхан нутгийг хам бүргэд шиг хадад суусан дөрвөн ардмын хөчирхэг цормог халтгаа Улс аймгийн Давс сум Өөсөн байгуулагдсны түүхт 100 жилийн ог тохиолдуулан ийхүү Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон медаль алтан гац одонгоор шагнасыг наадамчиг олондоо дахин дуулгая. Хүрээ!
Энэхүү төрийн додон медалаар шагнагдсан Алтан гад Солонго энэхүү Монгол давс сумын туган дээр ард дуулж байгааг та бүхэндээ дахин дуулгая. Наадамч оломгдэрэ дахин халуун баяр хүргэе. Энэхүү төрийн додон Алтан гад Солонго батламжийг энэхүү хүндэт хэлтэйгээр ард дуулж байна. Диважин моссона аяар талдар та давсчуд байна. Төрийн дэд шагнад алтан гацны эзэд орж байна. Одгийн обласны баян заяа бүхэн өргөж тэгш дүрэн биднийг ивэж явах болтугай. Хураа! 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 Энэхүү төрийн дэд хадам медаль Алтан гад Солонгоор Авс аймгийн Авс сумын шагнагдж байгааг дахин дуулгая. Адтан сэргэлэн багчууд эргэлж тоглосон наадмын өглөө алтан соёмод төрийн далма өндөрт амирх наадмын өглөө ард цонголын сэтгэлийг гэдгсэн наадмын өглөө Осамгийн давсан усан байгуулагчны баяр наадмын нэгтгэн үйл ажиллагаа энэхүү ёсол төгөлдөр өндөрлөө. Наадамчин олноо дахин баяр хүргэе. Өнөөдрийн давс сумын 100 жилийн хойд хүрэлцэн ирсэн наадамчин олон та бүхэндээ наадмын энэ сайхан өдөр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдоо танилцуулъя. Баяр наадмын төв эндэрт улсын хурлын гишүүн Ардсан намын бүлгийн дарга одонгийн цогтгэрл гишүүн маань хүрэлцэн ирсэн байна. Наадамчууд халуун баяр хүргэе. Мөн улсын хурлын гишүүн Бат Жаргалын Заяа баба. Эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эдшим Батхоо. Мөн улсын хурлын дарга хууль зүйн сайдаар олон жил төрд ажилласан эрхэм хүн Сэндийн нэм дорж дарга маань бас наадамчин олны хүндэтгэн хүрэлцэн ирсэн байна. Наадамч оломог дээр хадгалаа шим баяр хүргье. Ингээд наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлнө хэмээн энэхүү хүндэтгэлийн тайзнаа улсын хурлын гишүүн одонгийн цогт хэрэл улсын хурлын гишүүн Бат Жаргалын Заяа бала. За мөн эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эдшим Батхоо, улс аймгийн засаг дарга Сэмжидийн Бат Жаргал та бүхнийг хүндэтгэн урьж байна. Өнөөдрийн баяр наадмын ёслолдоор хүндэтгэн эрхэм хүндэттэй бас нэгэн хүндэтгэн хүндэтгэсэн бол улс аймгийн засаг дарга Сэмжидийн Бат Жаргал эрхэм хүндэттэй тож төлөөлөгчдөө наадамчин олон маань хүндэтгэн өгтөн авъя. Эрхэм даавхдаг хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн мэндчилгээ дэвшүүлнэ хэмээн хүндэтгэн урьж байна. Наадмын өглөө аялагуу төгсгийн хамран хүлээсэн наадмын өглөө мөнгөн гэрэлт сарнан хорогдон унтсан наадмын өглөө мөн хөх тэнгэрэн цэлмэн сэнгэрдсэн наадмын өглөө сайхан наадамч олон та бүхэнд Энэчтэй дэвшүүлгээр хүн төрийн дөрөв улс аймгийн моторлууд маань
хүрэлцэн ирж байна. Баяр хүргэе бүгдээрээ. Өндөр сайхан тагны нурууныхаа бэлэр үдшигтэн сайхан ус нуурынхаа хөвөөгөр үржил шимт баялаг энэ сайхан нутагта олон зууныг дамнан аз жаргалтай өнөр оруулаа амьдран ирсэн олон нийтэд даяар тандартай гэлдэх болсон авс цумын маань үүсгэн байгуулагдсны 100 жилийн өн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. 100 жилийн Австрийн 100 жилийн ойд ажил амьдралдаа залуу насаа зориулсан ахмад буурлуудаа бас холоо сойроос эдийн чандаас энэ удаагийн 100 жилийн ойгоо сонирхоор зорин ирсэн олон тэр хүмүүс бас бүгдээрэнд нь онцгойлон баярын мэндийг дэвшүүлье. Манай давсдын тухай сүйд гарсан буурал даргын нутгээд шүлгэнд гардагчлан далаа нуураар баян нутаг дагшин ариун уулсаар баян нутаг даяар талдартаа мэрэгдээр баян нутгаа гэд сайхан шүлгийн мөрүүд байдаг. Энэ л яг Австрийн өнгөрсөн 100 жилийн түүхийг бараг тодорхойлж хэлэхээр 10 түүхийг бид нар ярилцж байхад 4 Монголын хөрийг дэлгэрүүлсэн хүн Австрийн Монгол улсын үндэсний спортын аврах хүн Австриас дөрвөн гарсан. Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байсан 4 эрхэм Австриас гарсан гэд тоочоод байвал оршгүй олныг бид нар хадгалтуудыг дурдж чаднаа. Тэгэхээр өнгөрсөн 100 жилийн хугацаанд хийсэн ажилдаа өрнүү их амжилтаар өнгөрүүлж байгаа давсчууд маань ирж байгаа 100 жилээ илүү томруу илүү өндөр амжилттай байх нь дамжиггүй гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд давсчуудаа 100 жилийн ойн баярын баяраа өргөн дэлгэр дэнж хотоод дурсамж дүүрэн сайхан тэмдэглэхийн ёроолыг та бүхэндээ өргөё. Сайхан баярлаарай. Сумын засаг даргаыг урьж байна. Энэ тайзан дээрээс харахад Австрийн наадмын талбай наадаж байгаа олон үнээр сайхан өнгөлөг сайхан харагдаж байна шүү. Монгол наадам гэдэг харган дээдээ өмсөө тарган морио унаад нөөрэндээ баярын сайхан бишэл тодруулаад мэндийн сайхан гисэн хэлцдэг жилдээ бараг нэг уулзан учирдаг золоодог ийм их сайхан баяр байдаг. Ингээд Австрийн ойдоо бас зориулаад ер нь сум орон нутгийн хөгжил, улс орны хөгжил гэдэг өөрөө эрдэм боловсролоос улбаатай. Тэгэхээр Австрийнхаа сургуулийг төгссөн болоод одоо суралцж байгаа ихтэй сургууль суралцж байгаа залуучууд хүүхдүүдийн дотор бас 9 сарын 1-ний хүртэл 20 сая төгрөгийн сургуулийн тэтгэлгийг мөн энэ 20 сая төгрөгийн нийлээд 40 сая төгрөгийн хандив дэмжлэгийг үзүүлье. Сумын засаг даргад гардуулаа өгье. Сумынхаа дэлгэр сайхан тэмдэглээрэй. За баярлалаа энхүү Улс аймгийн Давсан үүсгэн байгуулалтын төв 100 жилийн ойд хүрэлцэн ирж мэдчилгээ илгээсэн мөн өөрийнхөө сэтгэлийн хандив өргөсөн улсын хурлын гишүүн Ардсан бүлгийн дарга одон энэ цогтгөрл гишүүндээ наадамчин болон бүгдээрээ халуун баяр хүргье. Ингээд эрхэм наадамч болон та бүхнийг мөн улсын хурлын гишүүн Бат Жаргалын саяа бол таны хүндэт хүргье. Эрхэм хүндэт нутаг орондоо амьдран суугаа давсчуудаа энэхүү 100 жилийнхаа ойгоо шимтэн үзээд сууж байгаа Монгол улсынхаа өнцөг болон дэлхийн бүрт амьдран суугаа нийт давсчууд та бүхэнд баян жаргал хэмээн жаргалан хэмээн нэрээр нэрлэгдэж өдгөө Улс аймгийн давсцум нэр хэмээн нэртэй болсон түүхэн энэ 100 жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. За мөн дүүжлэн Улс аймгийн давс сумын
онгон хүүхэд Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд, Монгол улсын сангийн сайд, Монгол улсын эрчим хүчний Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга, Монгол улсын сайдаар ажиллаж байсан нутгийн онгон хүү Жимтийн Хурлбаатар даргын халуун мэндийг та бүхэнд бас дамжуулъя. Давс нутаг үнэхээр даяар алдартай нутгаа. Далай нуураар баян нутгаа. Багшин ариун уулсаар баян нутгаа. Дайнд алдартай мэрэгдэх нутгаа. Давс нутаг жаргал цангилсан төмний нутгаа. Өнөөдөр үнэхээр Монголыг дэлхийн нэр хүнд болсон дэлхийн Монголыг одоо гайхуулсан ийм одоо албартан төрийн түвшинд олон гарсан Монгол улсын хагас зүүнийг удирдсан одоо агуу хүмүүн Юмжаагийн Цэдэн баг Монгол улсын сайдыг хийж байсан дөрвөн эрхэм бас энэ нутгийнхаа Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн дараагаар ажиллаж байсан амар санаа авьяа туйлч мэн бас энэ нутгийнх Монгол төрийн наадмын түрүү бүх бас энэ нутгийнх аврагтай арслантай урлагийн олон ододтой ийм одоо алдартан авьяатны үлгийн нутгаа яахын аргагүй даяар талдартай ийм түмэн юм аа гэдгийг бас дурсаж багархан ярихад таатай байна. Өнөөдрийн 100 жилийн бол өнгөрсөн түүхийг ярихаас илүүтэй ирэх 100 жилийн сайн сайхныг бас бүтээх урам зоригийг бас энэ наадмаасаа бид авах учиртай гэж ингэж ойлгож байна. Ингээд нутгийн олон таа бүхэн минь энэ 100 жилийн огоороо дэлгэр сайхан наадаараа ирэх 100 жилийн түүхийг хамтдаа бүтээж хамтдаа хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ бас төдөгцгээе гэдгийг та бүхэндээ хэлье. Сайхан наадаараа ингээд цөмийн удирдлагуудад урсгалын зүйл наадмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 5 сая төгрөг хандуулъя. За баярлалаа. Улсын хурлын гишүүн Батчаардын Заяа Балтанд Улс аймгийн даяар талартай давс нутгийнхаа наадамчин болон зоолынхоо нэрнээс ажил хөдөлмөрийн өндөр амжилт өсөөрэй. За наадамч болон бүгд алгаад ашиг сайхан баяр хүргье. Хүрэлцэн ирсэн эрхэм мөндөд зочдлоологчдоо. За ингээд та бүхний өмнө хэдийн засаг хөгжлийн яамны нарийн ерөнхий төрийн нарийн бичгийн дараа Эдшим Батхуу таныг хүндэтгэн урьж байна. За сайн байцгаана уу? Давс нутгийн зам болон ахан дүүсээ. Ухаан төвгүүд эрдэмтэн мэргэд авьяастан төр нийгмийн зүтгэлтнүүд авраг арслан хүчтэнгүүдээр даяар дурсагдсан алдартай давс зам болны та бүгдийг түүх 100 жилийнхаа ой наадмыг сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй гэж энэ мэндчилгээг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За миний бие ажил амьдралынхаа гарааг сангийн яамнаас анх эхэлж байсан. Тэгээд энэ давс нутгаас Монгол улсын анхны сангийн сайд, түүнчлэн 4 удаагийн сангийн сайд, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд гээд олон төр нийгмийн зүтгэлтэн төрөн гарсан бэлэгшээж давс нутгийн зам болны ирээдүйн хойч үе оюутан сурагчдаас энэ намар тэтгэлэгдэх хөтөлбөр 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье гэж бодож байна. За сайхан наадаараа та бүгд. За маш баярлалаа. Ингээд наадамчин болон та бүхний өмнө Улс аймгийн засаг дарга Сэмжидийн Батчааргал таны хүндэтгэорье. Сайн байцгаана уу эрхэм хүндэт давсчуудаа. Сайн байцгаана уу Монгол улсын өнцөг булан бүрээс төрөлцсөн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө. Та бүхэндээ Улс аймгийн Хоймор нутаг, Улс аймгийн Уугуул сумуудын нэг давс зам юусан байгуулагдсны түүхт 100 жилийн ном халуун баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Өнгөрсөн 100 жилд Улс аймгийн давс замаас төрөн гарсан алдартан гавьяатнууд Монгол улсын хэмжээнд, аймаг орон нутгийн хэмжээнд хөгжил дэвшлийг төвчээлж, улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан сайхан боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргасан юм бахархал сум аа. За мань өмнөх их хурлын гишүүд маань бас хэллээ.
салбарын алдартан гавьяатнуудыг бас төрөөлөн гаргасан юм гайхамшигтай сум юм аа. Ингээд одоо давс сумынхаа 100 жилийн ойд зориулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын зүгээс энэ сайхан наадмын талбайг барьж байгуулахад 200 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. За мөн одоо хэдхэн хоногийн өмнө баяр наадмынхаа бэлтгэл ажил засвар тогтчлолтондоо зарцуулаарай гэд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж сумын тамгын газарт шилжүүлэн болгосон болно. Наадамчин болон та бүхнийг сайхан наадахыг хүсье. Баярлалаа. За